Ер нь одоо ч нэг интернет янз бүрийн элдв киноны тийм нэг үе гэж ярьдаг. Тэгээ ер нь хүмүүс ялангуяа залуучууд сүүлийн үед ер нь ном унших нь багассан гэж ярьдаг. Тэгээ бас ингээ хараад байхад бол дээрээс нь бас манай ер нь ингээд сонин сэтгүүл уншаад байхад ер нь эдийн засаг нэлээд тааруухан байна, мөнгө төгрөг байхгүй гэд яг энтэй ингээ харьцуулахад бол бас ингээд манай төр засаг маань бас ингээд нэг ном судар хэвлэж जैन. Тэгээд энэ бас эрдэмтдийн урд нь хийсэн бүтээлүүдийг ингэж хэвлэж जैन гэдэг бол дэмжиж जैन гэдэг нь бол их одоо миний хувьд бол их сайхан байна л та. Тий би ч өөрөө урлагийн хүн болохоор бас уран зохиол ер нь боловсрал гэдэг бол их чухал юм гэж боддог, ойлгодог. Ер нь энэний төлөө бас л их л тэмцэж юм уу одоо дэмжиж явдаг болохоор бас би их баяртай байна тий. Манай гэр бүл их бол бас мэдээж их л баярлж байгаа. Тий үнэхээр ашгүй бас одоо ингэ бас улс орон төр засаг маань бас ингэж бас урд нь нэг тийм гавьяатай Монголынхаа төлөө зүтгэж байсан хүмүүсийн бүтээлүүдийг хэвлэж эхэлсэн. Одоо ингээд бас зүгээр 1-2 номоор нь биш ингээд олон батаар нь хэвлэж гин гэдэг бол үнэхээр их сайхан байна. Манай өвөөч бас ингээд насан турш манай төр засагтайгаа нэг жоохон тийм нэг эвгүй байдалтай нэг одоо зөрчил юм уу нэг тийм хэлмэгдүүлэх юм уу шорон сууж явдаг байсан шүү дээ тийм. Тэгээд тэр үед ч гэсэн манай өвөөнийх төр засаг нэг дэмждэггүй ч үе байсан тийм. Тэгээ манай өвөө тэр олон ялангуяа тэр бөө судалгаа монгол хэлний судалгаа хийгээд тэрийгээ бол ихэнхдээ өгвөл Унгар гэм үү өгвөл Чехословакт, Польшид, Эндхэгд, баруун Германд хэвлэдэг байсан. Жишээ нь одоо би бол энэ хэдэн ботыг үзье тэгээд энд бас ороогүй юмнууд байгаа бах. Яг бол манай өвөө тухайн үед 400 гаруй бөө таньдаг байсан. Тэгээд одоо бөөгийн тухай судалгаа эдгээр нь бол ихэнхдээ Эндхэг баруун Германд гарч ирсэн 60-70 он. Тэр үед чинь манай марксизм, ленинизм гэдэг тэгээд бөө ер нь шашныг нэг дэмждэггүй байсан. Тий манай өвөө бол тэр чинь бас нэг тийм эрдэнэ шинжилгээний үүднээс их судалж ирсэн юм л та. Тий тэгээд одоо манай зарим хэдэн номнууд нь байгаа өвөөгийн тэр гараар юм уу тэр нэг тэр үед чинь нэг компьютер байгаагүй нэг юм бичдэг машин гэсэн тиймэрхүү бичсэн олон хэдэн бот байгаа. Тий одоо түүхийгэрэ гэдэг юм уу. Зарим юмнууд нь одоо Эндхэгд хэвлэгдсэн байна лээ, баруун Германд хэвлэгдсэн. Энэ бол бидний цааш бас тэрийг олж авч Монголд бас нэг хэвлүүлэх тийм үүднээс бид нар бас юу байна л да зүтгэн тий. Монгол судлалын үндэсний зөвлөл байгуулагдаад бас удаагүй байгаа л да. Тэгээд энэ удаагүй байгаа боловч эхний маш үр дүнтэй, оновчтой, томоохон ажил нэгэн үйл хэрэг бол энэ Монгол судлалын шилдэг өв гэдэг цоврал гэж бодож байна. Энэ цовралд одоо хамгийн эхнийх нь манай Эренчин багшны одоо бүх төрлийн салбарын шинжилгээ ухаанаар бичиж бүтээсэн 9 ботыг хэвлэн нийтлүүлж байгааг бол би их олзуурах гэж энд яг бас редактораар ажилласан маань их одоо хувь завшаантай хэрэг гэж бодож байна. Эренчин багш бол өөрөө удан судартай монгол судлаач, түүний аав нь бол монгол судлаач байсан. Тэгээд залгаад одоо хүүн бол бүр хар бага наснаасаа монгол судлалын ажилд нэгэн насных амьдралыг зориулсан юм байна. Тэгээд энэ гадаад орнуудад хэвлэгдсэн одоо олдоц муутай болсон энэ бүх бүтээлүүдийн нэг дор ингэж эрдэмтдэд үзэх боломж олгож байгаараа энэ бүтээлүүд үнэхээр маш хэрэгтэй зүйл болжээ. Монгол судлаачдын ширээний ном болжээ гэж бодож байна. Ерөнхий сайдын анхлсан монгол судлалын үндэсний зөвлөж байдаг. Манай үндэсний зөвлөл мөн боловсрол соёлын тухайн аим хамтран энэ олон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Гадаадд байгаа монгол судлалын төвүүдийг дэмжиж байгаа, санхүүгээр дэмжлэг төрж байгаа. Мөн дотоод байгаа судалгааны хүрээлэнгүүд монгол судлалын чиглэлээр судалгааны ажил хийдэг судлаачдын үгдийн бол бүрэн дэмжлэг төрж байгаа. Тэгэхээр энэ санхүүжилт бол монгол судлалыг дэмжих сангаас дэмжигдэж санхүүж байгаа. Тэгэхээр бид нар энэ жил бол Бимбэ Эрдэнчингийн 110 жилийн тохиож байгаа тохиол давхцуулаад шилдэг бүтээлийн эрдэмчлэгний шилдэг бүтээлүүдийг бол хэвлүүлж гаргаад байна. Тэгэхээр ер нь цаашид бол бид нэр Монголын нэртэй одоо эрдэмтдийн
одоо бүтээлүүдийг бол олонний хүртэл болгоход бол нэлээд ажиллахаар төлөвлөгөө гаргаад явж байгаа. Тэгэхээр дараагийн жилүүдэд Намжинсрангой, Лувсан Фэрлэгойн бүтээлүүдийг бол цуглуулж хэвлэж олонний хүртэл болгохоор ажиллаж байгаа.